Ганагийн сүгт давтай морил. Энэхүү хууч яриан батлагдаагүй үлгэр домгийн шинжтэй хүмүүсийн дунд ам дамжин хэрэгддэг зүйлсийн тухай соврал юм. Хүний хувь тавилан өөрийнхөө төөргөөр болдог ч гэлээ түүнийг хүчээр өөрчилдөг зүйл нь дайн хэлмэгдүүлэлт хоёр ажээ. Хэлмэгдүүлэлтийг өөрсдийн биеэр амлсан хүн л ухаарна. Бүү мартгаж үр хоождоо дахин сануулна. Ингэж сануулж байсан үе түмэн хүний нэг нь цогцолмаа цэрмаа хэмээх эгчдүү хоёр байлаа. Хавд нутгийн энэ хоёр эмэгтэй үхэхээс бусдыг үзлээ гэж ярьдаг байж. Ингээд энэ хоёрын ээдрээтэй эмгэнэлтэй амьдралаас хүүрнэ. Тангадын хоёр охин 30-аад оны үед хоёулаа цэргийн даргын ихнэр болсон бөгөөд нутгийнх нь ямар азтай хүүхнүүд үү? Хоёуланд нь цэргийн дарга заяадаг ёстой амны хишгтэй хүүхнүүд байна гэж шагшин шуугдаг байж. Учир нь тухайн үед цэргийн дарга нар эд модонд орж байсан бөгөөд хүүхнүүд цэргийн даргатай амьдралаа олбохыг нэр төрийн хэрэг гэж үздэг байсан цаг. Гэвч дээрх хоёр бүсгүйд цагаан хэл ам хүрнэ гэж нь болсон бололтой. Цогцолмагийн нөхөр Балдан цэргийн яамд өндөр алба хашдаг байсан бөгөөд тэднийд цэргийн том тушаалын дарга нар их хэрж байж. Тэд заримдаа төр засгийн удирдагчдын талаар хайр найргүй шүүмжлэн ярилцсан. Гэтэл төдөлгүй Дэмит Жанжин нас сурж дотроо бодолтой доороо суртай цэргийн дарга нарыг үе гашууд нөмөрчээ. Үүнээс гадна Дэмит Жанжиныг эсэргүүгэж олон нийтэд зарлснаар түүнтэй орой дотн ажиллаж байсан зарим дарга нарыг ихэд цочирдуулсан байна. Балдан нэг өдөр гэртээ тун гүнигтэй орж ирээд бодол улан суухыг цогцолмаа. Та хоолундаа идэж аягтай цайчаа хөрчлөө. Гэхэд нөхөр нь хэнгэнтэл санаа алдаж. Миний хүүхэн жимэдэж ав. Дэмит Жанжиныг эсэргүүгэхэд би нэг итгэж өгөхгүй байна. Ийм янзаар бол эх орноо үнэн зүрхнээсээ хайрлаж явдаг намайг ч гэсэн эсэргүү болгож мэдх юм байна да гэж иржээ. Тэгснээ 3 ойтой өхнөө өвөр дээр авч үнсэн. Миний хүүхэд даанч харнялахаар юм да гэсэн учир битүүлэг үг хэлсэн аж. Үүнээс хойш 3 хоногийн дараа буу шидэм гэсэн ногоон малгайтнууд Балдангийн дорж ирээд маршлан гарын үсэг бүхий дайчлан баривжлах хуудас үзүүлээд Балдан таныг баривжллаа гэхэн тэр хүн андуурч байгаа юм биш үү гэж цогцолмаа учиргүй сандарчээ. Балдан юуч дууралгүй хувцаа өмсөв. Чи миний ачхсан бэ гэж цогцолмааг уйлгэнхэд Балдан яагач вэ очоод учир нь олдно үсттэй. Чи битгий санаа зовоо гэж хэлжээ. Тэр эсэргүүцэж ногоон малгайтнуудтай маргаагүй нь эхнэр хүүхдээ сандрахаас болгоомжилсан хэрэг байж. Энхүү харанхуушин цогцолмаа бүсгүй хоёрын ялах хүүхэдтэй яах ч учраа бололгүй хоцорлоо. Тэр шөнө хөөрхий бүсгүйд барагдаж өгөхгүй урт болж өнгөрсөн байна. Арай ч өглөө болгоод хажуу айлдаа өхнөө зөгжүүлтэйгээд дүү Зэрматагаа уулзахаар явжээ. Зэрмагийн нөхөр цэргийн хүнчгэлээ ям тамгын газар ажилд үнэгэн байж. Хар өглөөгөр хичээг ингэж сандарч твдэн ирэхийг харсан Зэрма ямар нэгэн муу юм болсныг төвөггүй гадарлсан ч шууд асууж зүрхэлсэнгүй. Цогцолмаа асааруулан уйлж шүн хүмүүсээрээ Балдаа хич аваад явчлаа. Тэр ямарч буруугүй гэсэн буруугүй хүнийг яхаад гэж уйлснаа Зэрмагийн нөхөр хандаж чи явж учрыг мэдээж би нэг л айж төгшөөд байна гэжээ. Зэрмагийн нөхөр содномжид хэсэг дуугүй сууснаа. Би ямар ч гэсэн учрыг олж мэдхийг өдөө. Одоогор хүн амтнд янз бүрийн юм яриасан хэрэггүй шүү гэж сануулжээ. Ингээд тэр цэргийн хүнийхээ шугамар бүдэг бадаг сураг гаргав. Тэрээр цогцолмаа тандаж эгч минь би ярьж бүсээ чангал. Балдаахыг Японы тагнуул гинтэн дэмдийн бүлгийн гишүүн гэж сэжгэлсэн бололтой. Өнөө хотлын бөөмд ямар ч гэсэн мөддөө суллагдахгүй юм шиг байна. Гээд цааш үргэлжлүүлэг ярих гэсэн боловч үг нь гацаа дуугүй болж. Үүнийг сонсоо цогцолмаа яасан үйлийн үрвэ? Яалаа гэж эсэргүү байдаг юм. Улс их орныхоо төлөө нойр хоолгүй зүтгэж ажилсныхаа төлөө ялан дурна гэж байх вэ? Гэхэд хүргэнэ. Би ахыг буруугүй гэдэгт итгэж байна. Гэвч доо яамныхан гэмгүй хүнийг хараг үтгэлэг дунгадаг болчиход байгаа. Үүнийг л та нар зөв ойлгох хэрэгтэй. Магадгүй намайг ч гэсэн тэр үтгэлэгтэй унгаж мэдэх юм. Тэр цагт та нар зөвөр ойлгох хэрэгтэй шүү
гэж сануулжээ. Тэр өөрийгөө баривчлагдана гэдгийг зөн сэвэнгороо мэдэж байсан гэлтэй. Учир нь сод намжид 2 хоног гэртээ ирсэнгүй. Хүүхнүүд бүр санаан зовоод ажил дээр нь очиж асуувал "Танаа нөхөр баригдсан. Ардын дайсан байсан байна" гэхэн тэр Цэрмаа яахаараа гэж хоолой зингэрүүлэхээс өөр юу ч хэлж чадсангүй. Ингээд эгчдүү хоёр дэмийл тэврэлдэн уйлэлдэжээ. Ийхүү тоото өдрүүд гаслангуйгаар урсан өнгөрч балдангийн гэр хашааг ногоо малгатнууд хуран авсан тул цогцолмаа өхөнтэйгоо Цэрмаа дээр очиж толгой хоргодох болж. Өдөр бүр араажвар эсэргүүнүүдийг баривчлаа, хуулийн дээд хэмжээ оноолоо гэж ирнэ. Гэндэн дэндийн гар хөл болгосод сүнтгвэ. Өөдгөө муусан тагнуулууд газрын гав гадасны нөхрөө орох ёстой гэж хараана. Сураг алдарсан нөхрүүд нэргэж ирэх найдваргүй хаан зовж тарчилж яваа үгсэн амьд нь үлэмэдэгдэнэ. Үүний зэрэгцээ айл амьтны танжимт хүмүүс цогцолмаа Цэрмаа хоёроос нүүр буруулдаг болов. Хоёр бүсгүй ховд нутг руугаа буц юу гэтэл нөхрүүд эргээд ирж магадгүй гэж арга тасран гордож хаалга үдэ харуулдана. Төдөлгүй эсэргүү цэргийн дарга нарын авгаа хүүхнүүдийг баривчилж байна гэхээрээ сонсогдхон тэр. Цэрмаа цогцолмоо хоёр яахаа мэдэхгүй үйлээ даган хүлээх боллоо. Эсэргүүнүүдийн их нэрийг гэрээсэн дуудан машинд ачаад хаан чин байваачаад буудчихдаг гэсэн ирээ гарч залбирхан залбирч үүндөрдөх хувьд нь өдрөө хүлээнэ. Цэрмаа надад энэ амьдралд хорогдох юм алга. Харин эгч маань энэ муу жижиг өхнөө янда. Хэрвээ гай дайрвал яаж ямын аврах вэ гэж бодовч эгчтэй энэ талаар юу ч ирсэнгүй. Ингэж байтал үнэхээр тэдний ээлж иржээ. Хүүхнүүдийг эрлэгтэй бааж хэлчүүд гэрт нь шүн машинтай эрцгээв. Өөрсдөө хувьсгалын дайсны эсрэг тэмцэгч хувьсгалыг хамгаалагчд гэж хөөрөгдөх авгаа хүүхнүүдэд ахадмаар даанч сүржин дээрлэхүү. Тэр үед Цэрмаа эрс шийдвэр гаргажээ. Хаалгын нүдэж эсэргүүний жингэр цогцолмаа гараад ир данс дугуйлна гэж хашгирахад цогцолмаа айсандаа үлгэдэ өхнөө тэврэн авчээ. Энэ үед Цэрмаа "Цаагч минь, та биднийг сайн танихгүй энэ дүрдэг. Таны оронд би явъя. Өхнөө сайн хүн болгороо та ахыг хүлээгээд хэрэггүй. Тэр үргэлжсэн байх. Та хөөхтэй аваад товдроо буц, би яах вэ? Сэтгэл битий зов. Надад хорогдоод байх юм бол намайг алдгал юм байх үз. Ээж аав хоёрт өхөн чинь хөв заяагаад агсан гэж хэлээрэ" гэж зэгчээ. Яасан барагддгүй зовлон. Гүй би чамайг харсаар байж үхэл рүү илгэж чадахгүй гэж цогцолмаа сүхрэн унаж Цэрмаагаас цуурав. Хаалгын бууны бөхсөр нүдэн. Цэрмаа "Эгч минь та ингэж болохгүй хүүхдээ бод. Баяртай" гэж хэлээд хаалга тайлж өгчээ. Ингээд цогцолмаа үрийнхөө төлөвлөдөж төрсөн дүүгээ эрэлгэн элч рүү явуулчихв. Илүү олон сонирхолтой хууч яриа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сүгийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болно. Баярлалаа. Бүхэхтэй машинд ажимээсэн пиг дүүрэн хүмүүс чигчээ. Тэд ногоо малгатнуудын хашгирч зандрах дууг үл хайхран уйлж унжиж шуугилдана. Чухамаа хаашаа авч явааг нь тэд мэдэхгүй. Төдөлгүй машин зогсож буугаад гэж сандрав. Сартай шөнө лүглээсэн харуул дарж унах гэж байгаа юм шиг Цэрмаа санагдана. Энэ газар бол шархад байж. Нэг мохор эргэрүү тэднийг хөөж аваачив. Цэрмаа энд тэндгүй зогсох буудаа зэргүүдийг хараад үхтлээ айв. Амир шүү гэж хашгирч гуймаар санагдсан ч дуугарсангүй. Хүмүүсийг хэсгээр нь хөөж эрг рүү аваачин буудаж эхлэв. Цэрмаагийн ээлжирв. Их хайсандаа буун дуугархыг сонссонгүй. Тэр эрг рүү унаж угаагаа мэдсэн боловч дээрээс нь 2 хүүхдэл унсан байна. Тэгээд л ухаан алдчихж. Төдөлгүй түүнийг ухаан ороход цээжин дээр нь үхтлүү дараастай байлаа. Өнгөцхөн булсан бололтой. Цэрмаа чамаа хөтлөг зайлуулад цэнгэг агаар амьсгалахад тэр хавьд нь амьд амьсгаатай хинж байсангүй. Цэрмаа амьд үлдсэндээ баярлаж уйлсаар хотын зүггүй вэ. Үүрээр улам хүйтэрч дагжин жижирнэ. Дарах гэдэг үхэлвш болохоор тэр гүйсээр л байв.
Ингээд тэр нар мандах үед гэртээ ирлээ. Цог зулмаа гайхан зочиж дүүгээ нүд завчилгүй ширтэн. Цэрмаа амаа өмөлзүүлж "Эгчээ би амьд үлдчихлээ. Намайг буудсан сум ноноо хүн байлгүй. Бусад маань бүгд өнгөрсөн гэхэд эви дүүмний ингэж амьд уулзах хувьтай байжээ" гэд дүүгээ тэрэн авчээ. Амьд явах хүн алтан аягнаас ус ууна гэдэг. Цог зулмааг баривчилгаар үүрэг авч цэрмааг энэ дүрээ даваачаад буудсан нэг ногоо малгайд хожим цог зулмаатай санамсруу удамжин таарав. Манай хоёрын хооронд ийм яриа болж өнгөрсөн бөгөөд ногоо малгайтай цог зулмааг харуутаа учиргүй гайхаж "Чи хэмб? Цог зулмаа мөн үү?" гэхэд "Тийм ээ, би Балдангийн эхнэр цог зулмаа минь. Намайг ногоо малгуутнууд баривчилсан" гэвэлээ. "Тэгвэл чамайг буудах тушаалтай баривчилсан бол буудсан байх ёстой" гэхэд "Буудсан шүү дээ" гэв. "Битгий худлаа ир тэгвэл яагаад амьд яваан бэ?" гэж түүнийг ширүүхэн асуухад "Яаха өгсөн хүн сэгдэх юм бэлээ. Тамийн орноос эрэлгийн элч намайг явууллаа. Гэмгүй хүнийг өнөөс нүгэл хилэнцэгтэй чамайг очиод дагуулад ирээ гэсэн. Одоо хамт явах болжтэй" гэж хэлээд цог зулмаа гараа сунгахад мөнөөхөр зүгтж одсон гэдэг юм. Доо ямны эрэлгүй цог зулмааг буудсан гэж данс дугуулснаас ус цэрмаг оронд нь буудсан гэдгийг мэдээгүй байж. Ер нь хэнийг буудаж амьдын данснаас хаснаа ч мэдэхгүй бүдэлдэг их цхаалцсан үе байж. Цэрмаа 70 насалтлаа бусад хүмүүс өгсөн атал би яагаад амьд үлдвэ? Дааж давахгүй ялдуунах гэж үү гэсэн бодлыг тээж явсаар байсан гэдэг юм. Энд яригдсан зүйлс нь батлагдаагүй үлгэр домгийн шинжтэй хуучрэ гэдгийг эргэн сануулъя. Миний оруулж буй бичлэгүүдийг цаг алдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.